За телевиз үзэгчдийн өнөөдрийн яврыг ирье. За Төв аймгийн замын цагдаагийн засгаас аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтөд хамтран замын хөдөлгөөнд хариуцлагатай соёлтой оролцох аяныг 3 сарын 15-ны өдрөөс иргэдийн тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 6 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд буюу хариуцсан нутаг дэвсгэр дээр зохион байгуулж ажиллаж байна. За зохион байгуулах болсон шалтгаан өгсөн нь бол аймгийн хэмжээнд эхний 2 сарын байдлаар зам тээврийн осол хэрэг өссөн. За зам тээврийн осол хэргийн улмаас нас баралт гэмтсэн хүний тоо өссөнтэй холбогдуулан нодлонгийн мөн үеэс өссөнтэй холбогдуулан арга хэмжээг зохион байгуулж зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль дүрмийг сурталчлах, зам тээврийн осол хэргийг бууруулах зорилготойгоор ингээд зохион байгуулж байна. За арга хэмжээнд бол аймгийн татварын хэлтс, авто тээврийн үндэсний төв, аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, за хүүхэд хөгжлийн төв, хэвлэл мэдээллийн албадууд гэх мэтчлэнгийн олон байгууллагуудыг төрийн болон төрийн бус чиглэлийн олон байгууллагуудыг татан оролцуулж зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх, жолооч нарт замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлан таниулах, за ийм зорилготойгоор зохион байгуулж байна. За арга хэмжээг 1 сарын хугацаанд буюу 4 сарын 15-ныг хүртэл зохион байгуулнаа. За арга хэмжээний хүрээнд бас аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа хатуу гучлалттай, улсын чанартай босоо олон хэвтэй чиглэлийн 5 чиглэлийн зам дээр замын зохион байгуулалт болон тэмдэглэгээ зам тээврийн ослын шалтгаан өгслийг судлах, за мөн насан туршаагүй хүүхдийг зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах, замын хөдөлгөөний цагаан толгой 2017 тэмцээнийг аймгийн хэмжээнд 7 бүсэд хувааж бүсийн хэмжээнд зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. За мөн арга хэмжээний хүрээнд өнгөрсөн оногийн өдрүүдэд гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, за тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, за тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал буюу МНС 45/2011 стандартыг хангуулах чиглэлээр за мөн хурд хэсэгчсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллалаа. За арга хэмжээний хүрээнд бол зөрчилдүүд бас нэлээдгүй илэрч байна. За ингээд арга хэмжээний хүрээнд зам тээврийн осол хэрэг маань өөрөө нэг-нэгжээр бол буурсан. За нас баралт бол 100% буурсан. За харин гэмтсэн хүний тоо бас тодорхой хэмжээгээр бас буурсан байгаа 33.3%. За ингээд бас аяны маань үр дүн ингээд бас нэлээдгүй акцтай гарч байна өнөөдрийн байдлаар энэ 3 сарын 31-ний байдлаар. За цаашид бид нэр энэ арга хэмжээнд мөн хяналт шалгалтуудыг эрчимжүүлж нэгдсэн шалгалтуудыг энэ хэвтэй босоо чиглэлийн замууд дээр хийх, за мөн замын зохион байгуулалтаа мөн энэ зам тээврийн осол ихээр гарч байгаа цэгүүд дээр судалгаануудын ажлуудыг хийх, замын нөхцлөөсөө болон ямар шалтгаан нөхцлөөс бол зам тээврийн ослууд гараад байгааг судлах зэрэг арга хэмжээнүүдийг бас эрчимжүүлнэ. За арга хэмжээний хүрээнд бол нийтдээ өнгөрсөн оногуудад бол 32 цогтуугаар хундааны зүйл хэрэгсэн үедээ тээврийн хэрэгсэж жолоодсон 32 зөрчлийг илрүүлж ажиллалаа. За тэгэхээр хот хоорондын замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань цогтуугаар хундааны зүйл хэрэглэхгүй байх. За хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. За мөн хот хоорондын замд хурд хэтрүүлэхгүй, замын хөдөлгөөний дүрм заасан хурдны дээд хязгаараас хэтрүүлэхгүйгээр замын нөхцөлд тохиромжтой хурдыг сонгож явах. За мөн хот хоорондын замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч гэхгүйгээр бусад зорчигч нарт хамгаалах бүсийг хэрэглүүлэх ийм зайлшгүй арга хэмжээнүүдийг жолооч нар өөрсдөө хамааралтай арга хэмжээнүүдийг авч хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. За замын цагдаагийн алба өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар дархны чиглэлийн зам дээр хяналт шалгалтуудыг нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласан. За мөн үлдсэн хоногудад Улаанбаатар Өвөр хангаа, Улаанбаатар Говь сүмбэр, Улаанбаатар Дунд говь, Улаанбаатар Хинти чиглэлийн замууд дээр мөн хяналт шалгалтуудыг эрчимжүүлээ ажиллана. Ийм жолооч нар дээр анхааруулсан тохиромжтой хурдыг сонгож явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад анхаарч зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд өртөхгүй байх талын бүх боломжтой арга хэмжээнүүдийг авч хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлагатай байна. За иймд жолооч нартаа алтан шар замын үлзийтэй байж хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд сахилах соёлтой оролцохыг Төв аймгийн замын цагдаагийн засгаас уриалж байна.